орчин, бэлтгэл хурандаа ийм сайхан хүн байгаа. Тэгэхээр эхлээд гэр бүлийнхаа талаар танилцуулъя тий. Манайх бол одоо би өөрөө манай гэр бүлийн хүнч хүн адилхан бараг л 90 насаараа хэлийн сэрэгт ажилласан юм уусууд Монгол улсын хэлийг иргэн тойрон явж улсын хэлийг хамгаалж их орноо амгалан байлгахын төлөө. За тэгээд хамгийн сүүлд нь Улаанбаатар хотод ирж ажиллаж байгаад одоо яг 10 жилийн өмнө тэтгэвртээ суусан. Тэтгэвртээ суугаад улсаас өгдөг одоо 0.7 газрыг 3 хүнийхээ нэр дээр аваад тэгээд одоо энэ сонгоныхын дүүргийн 32 дугаар хороонд тогтчиж тэгээд одоо энд амьдарч байгаа. За онцлог нь бол юу гэхээр зэрэг бит хоёр бол олон жилийнхаа мөрөөдлийг биелүүлж их хэмжээний мод тарьсан. Мод тэгээд цэцэг жимсийг ургуулах их дуртай. Ялангуяа манай хүн бол одоо мод жимс цэцгэнд их дуртай хүн. За би ч бол яг өөрөө барилга байшингийнхаа талаар бол их анхаардаг. Тэгээд яг энэ 10 жилийн хугацаанд бид бол одоо Монгол улсын нийслэлийн эко айлтгал бол одоо тогтжуулж ин байр орчноо сайхан амьдралд хүргэж чадсан одоо ийм айл болсон. Ингээ ороод ирсэн чинь бүр яг шинэ жилийн ингээ уур амьсгалтай бүр өөрөө ихгүй юм доглох юм мэдрэмж төрж ин. Тэгэхээр энэ бүхний гос их санаачилж байгаа бүсгүй бол одоо манай таны гэргийн шуурай агч байгаа. Тэгэхээр шуурай агчаас үзэгчтэй өөрөө танилцуулаад гоё. За тэгэхээр би бол шинэ жилдэх дуртай. Манай гэр бол би одоо 2 хүүхэдтэй манайх. Хамгийн том нь хүү золбоо гэж одоо говьд ажиллаж байгаа. Охин маань солонгоо гэд оюутлогод ажиллаж байгаад одоо нэг Японы компанид ажиллаж байгаа. Ингээ 2 хүүхэдтэйгаа. Бид 2 хөшин ингэж амьдардаг. Тэгээ одоо энэ шинэ жил болохоор манайх одоо хүүхдүүдэд зориулж гэрээ чимдэг. Гадаа бол моднуудаага одоо модоо чимж байгаа. Тэгээд амьдрал бол сайхан байна, баяртай байна. Шинэ он гарч байгаад баяртай байна. Ааха. Тэгэхээр түрүүн ярьж штэ ингээд мөрөөдлөө биелүүлээд ийм сайхан байшин 10 жилийн өмнөөс эхлээд ингээд бариад гадаах мод бол ингээд 10 жилийн настай гэж ярьж байна. Тэгээд анх ямархуу одоо мөрөөдөл ярьж одоо залуу наснда ярилцчихсэн тий тэр талаараас хаваалцал. За юуны хувьд яг жинхэнэ дээр бол залуу наснасаа л бид чи одоо бит хоёрын ярьдаг яриа л да нэг сайхан тийм мод цэцэг ургуулаад одоо ингээд айгуу гоё ногоон орчинд амьдрах юмсан гэсэн. Тэгээ нэг улсын хэлийг дамжаад ингээд явах чинь ихэнхдээ өмнөэтгэлээр бол одоо юугаар говийн утгаар яваад байна. Тэгээд нэг дор бол 3-аас 4 жил за бүр дээдлэн 5-6 жил болохоор чинь яг мод энэ төр ургуулахаар ингээд ажиллахаар бас болж өгөхгүй. Тэгээд яг нь ховдын булган энэ төргээ тийм айхтар одоо тарьдаг мод ургуулдаг тийм газруудаар явж байсан. Тэгтэл одоо энэ шиг болгондоо гэж хоёулаа ингэж ярьдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд нь одоо зэргийн хүний хувьд бит хоёр чинь тэтгэвртэй гарахаар зэрэг одоо яг жинхэнэ суурьшсан амжилт шилжсэн. Тийм учраас бол одоо мөрөөдлөө биелүүлнэ гэдэг маань одоо тий олон жил одоо мод ургуулах гэж бодож байсан мөрөөдлөө бит хоёр сүүлийн 10 жил одоо биелүүлээд тэгээд одоо бүр эко айлтгалаа биелүүлсэн гэдэг нь өөр их бахархалтай. Бид нараас нөгөө телевизийн ажлаар нэлээд олон удаа Монгол улсынхаа хил дээр очих юм сайхан боломж олдож исэн. Тэгэл очиод ингээд ярилцахаар ийм хэлийн цэргийн гэргийнээр ингээд бахархах юм сэтгэл төрж исэн баггүй юу. Ингээл нөхөр нь одоо хаан томилогдно. Тэгээд дагаал ингээд явна. Тэгэхээр хин одоо шуурай ихчийн хувьд бол хурдан ингээд суурин болоод өөрийнхөө яг юм одоо хүсэж байгаа, мөрөөдөж байгаа орчноо хурдан бий болох байсан гэсэн хүсэл бол маш их байсан баг гэж бодож байна. Тийм ээ одоо бид нар ховдын булганд амьдарч байхдаа бол тэнд нөгөө их жимс ногоог ургадаг. Тэгээ бид нар болдог бол миний нутаг энд байдаг болоосоо тэгвэл одоо түрхэн шиг энэ модыг тариад энэ жимс юмсыг тарих юмсан гэж айгүй их мөрөөддөг байсан. Тэгээд яг тэтгэвртэй гараад хоёулаа газраа аваад тэгээд ерөөсө 0-оос ихсэн. Энэ бол зүгээр нэг манай хашаан дундуур машины зам явцсан ингээ зүгээр шорон газар байсан л да. Тэгээд хоёулаа тэрнээс хойш гашаага бариад тэгээд мод ногоо тариал сүүлдээ бид нар сая энэ жил бол ховдын булганаас яавлагны 4 мод, шавганы 4 мод авчир тарьсан. Одоо манай энэ дотор ч юм бол үхрийн нүд, мойл, тэгээд чацарган, тэгээд нохоо шүү гэдэг юм жимсний төрлийн бол нэлээд хэдэн юунууд байгаа. Тэрүүн дээр нэмээд чавга алимны мод авчир тарьсан. Тэгээ энэ мод тариад энүүндээ ингээд айгүй баясгалантай ажил ихтэй.
За хашаандаа бол бид нэр ерөнхийдөө 20 гаруй төрлийн тэгээд 200 гаруй мод тарьсан байна. Тэгээд яг тэрэн дотроос бол жимсний мод голдуу. Бас одоо бидний нөгөө өөрсний хобби сонирхлын дагуу болохоор зэрэг мөнгө ногоо мод одоо Монголд ургадаг. Гацуур, нарс тэгээд хуш хэмжлэнгийн моднууд байгаа. Тэрнээс гадна юу гэхээр зэрэг энэ Монголд оруулж ирээд байгаа энэ Польшийн мод юм гэсэн саваа мод, тэгээд бургас. За жимсний төрлөөс бол чяцарган, өхрийн нүд, мойл, за тэгээд долоогон, хойшоо, тэхийн шэг, тошлоо гэх мэтлэнгийн одоо олон төрлийн модууд бий дээ. Бас хүлэмжтэй. Хүлэмжтэй. Хүлэмж бүр 2 байсан. Харин нэг энэ жил одоо төрд нураагаад байгаа. Жижигрүүл жоохон барихаар. За хүлэмжиндээ бол өөрсдийн фамдэр голдууд харин заримдаа бол бас нэг манжин, өр манжин дээр тарьдгийг. Тэгээ яг өөрсдийн фамдэр хоёрыг чинь нэг дор тарихаар бие биендээ сөрөг байдаг учраас хоёр юм заавал хэрэглээд байдаг байхгүй юу. Тэгээ яг тэргээр бол голдоо өөрснийхөө хэрэгцээг хангах чинь. Тэгвэл ер нь ухаандаа идэвх зүтгэл гаргаад ажиллах юм бол тэр байтугай зах зээл рүү 5-10 төгрөг болохоор зарж болохоор л юм байгаа. Тэгвэл мань бол яг хэрэгцээг хангаад тэгэл ахтан амраг саданда тараагаал тэгэл одоохондоо тэгэл тууж яадаг. За тийм л юм байна. За тэгээд энэ хашаан дотор ургасан мод бол эхний моднууд нь ухаандаа одоо 10 жил, дараа нь 2 дахь жилийн мод нь бол 9 жил, тэгээд 8 жил, 7 жилийн моднууд ингээд байна. Тэр болох нодлон тарьсан мод ч манайд байна. Тэгэхээр манайхаас гаражтай тий? Яг гараж маань 3 гараж бий. 3 гаражны нэг нь бол ухаандаа засвар зориулах маягийн, нөгөөх нь болохоор халаалттай гараж. Энэ бол яг нөгөө ойр зурмд ингээ машин тэргээ тавиад тэгээ энэ дотроо гүний хавдгийг хийсэн. Тийм учраас үлдэхгүй. Гүний ходог маань 41 метраас гарсан. Тэгээд автоматар гэрлүүгөө усаашгаад ингээ Улаанбаатар хотын 40 мянгад амьдэрч байгаа маягтай л болно шүү дээ. Тий. Тиймэрхүү. Хамгийн гол юм энэ хашаан дотор ингээд амьдрахад бол бас одоо бодож ямаар юм. Ухаандаа бүх юмыг бүгдийг сайн хийж чадвал хүн одоо сайхан амьдрах. Аль нэгэн дотор жишээ тийм бол гэр орондоо жорлонтой байж чадахгүй бол хүн тэгэл гадаа вийдсэн шүү дээ. Тэгээ гадаа вийдсээр өгшин хүсүүчин зүдрээд эхэлнэ. За ухаандаа наад шиг одоо ингээд нам даралтын зуух тавьчаад одоо ингээд галлаад байвал 10 жил одоо гачгаар хийсэн хүн байна шүү дээ би чинь. Тийм. Тэгэхээр энэ жилээс ухаандаа нөгөө газкомын юм тавьж гараа нөгөө гачгарын ажил ерөнхийдөө багассан. Тэгвэл бас одоо нас энэ дахиад ирэх юм бол бас одоо хүн чинь тийм ухаандаа тийм сайхан биш. Тийм учраас бүх юмыг бол иж бүрэн шийдээд бас их жижигхэн тэгээд өөрийнхөө хэмжээнд хүрэлцээтэй ингэж амьдрах бол бүрэн бололцоотой. Тэгээд 2020 бол одоохондоо Монголд ийм байдлаар амьдрах хүмүүсийн тоо олшроосоо гэж одоо шинэ онны мөнд хүргэж юм да. Тэгэхээр түрүүн бас нэвтрүүлэг бичлэгийн өмнө ярьжээ. Тэгээд таныг одоо таны одоо нөхөр шинэ жилд маш их ач холбогдол өгдөг хүн. Шинэ оноо хүн яаж өгтөн тэр жилдээ бас тийм сайхан өнгөлөг байна гэж ярьдгаа гэжсэн. Тэгэхээр та шинэ оны тухай бас хуваалцвал. Шинэ он бол их гоё. Би бол баг байхасаа сургуулийнхаа пенер гэж байсан шүү дээ. Пенер байхасаа л одоо бүх одоо байгаа газрынхаа сургуулийнхаа шинэ он болдог байсан. Тэгээд тэрний дараагаар хэдийн отродууд одоо яваа шинэ он болоод тэгээд дараагаар нь цэргийн ангиудаараа шинэ он болоод тэгээд бол одоо 20-30-аад жил шахуу шинэ он хийсэн учраас шинэ жил надад бол маш их ач холбогдол өгдөг. Тэгээд тийм учраас би шинэ он болж байгаа учраас одоо шинэ онд болоод ингээл явал хөтлөөд ингээ явхаараа зэрэг их гоё гэрээ сайхан чимээл нэг сайхан гоё энерги авахаараа манай амьдрал аюу сайхан эрүүл саруул тэгээд хүсэл зориг маань аюу их биелдэг учраас би бол энэ үнд их баяртай байдаг учраас 12 сар гарангуут л ерөөсө шинэ жил нүдэнд харагдаад ерөөсө юу л байна тэрийгээл чимээр санагдаад бүх газрууд одоо би өнөөдөр гэрээ ингээ чимсэн манай хүүхдүүд одоо шинэ жилээр 31-ний орой энд ирнэ. Одоо 31-ний маргааш нөгөөдөр болоод би явж одоо хүүхдүүдийн гэрээг бас чимдэг. Тэгээ хүүхдүүдийн хоёр гэрт нь хоёуланд нь очиж шинэ жилийнхаа юмнуудыг чимнэ шүү дээ. Тэгээд хүүхдүүдийн ажлаас нь ирэхдээ орой ажлаасаа ирэхдээ шинэ жилийн мод содын чимцэн байдаг. Манай хүүхдүүд байсгалантай байдаг шүү дээ. Баяртай байдаг. Байх гэж өөрөө боддоггүй. Нөгөө морь үйдэг ус чинь морь одоо улсын баяр болоод морь урагдуулах болохоор хөөрчдөг. Хэрүүн шиг би одоо шинэ 12 сар гаргаад бол түрхэн шиг явуулгаад засах юм. Гээд дэлгүүр хоршоогоор яваад явуулхны гоё чимэглэл цуглуулаад хүүхдүүдэд ямар бэлэг өгөхүүгээл нөгөө бэлгээ хүүхдүүдээсээ нуугаад хамгийн гол нь нөгөө нууж тавьдаг байхгүй юу. Тэгээ энэ камин зухныхаа өмнө хүүхдүүдийн бэлгийг тавиад нөгөөдөл чинь ээжээс юу ахаа мэдгүй, ээж хоёроос юу ахаа мэдгүй.
Тэгэхээр зэрэг тэгээ бэлэг мэлгээ боох гол дэлгүүрээр яваад янз янзын гоё юм авах гал тэгээд одоо шинэ жилийн л одоо энэ жил ямар шинэ жилийн гоё чимэглэл гарсан байна. Тэрийг л авах сонирхолтой тийм болчихдээ шүү дээ. Уг нь би ч бас нас агсан хүн гэсэн мөртлөө одоо шинэ жилийн он болж исэн учраас он хэвээрээ л яваад идэв шүү дээ. Тэгэхээр гэрээс ингээд чимэглэхээс гадна яг хашаанд нэгэл машинтай орж ирсэн чинь хашаа нь бас ингээд үнэхээр гоё ингээд чимэглэлсэн ингээд цонхон дээр чимэглэл нь хүртэл ингээд бүх зүйл ингээд ач холбогдол өгсөн харагдаад байна л да. Тийм тэгээ би бол ерөөсө хаана л юу л чиммээр байна тэр болгоныгаа чимгээс сонирхолтой. Одоо жил болгон энэ чимэглэлдээ бол нэмж чимэглэл авдаг. Саяхан би нэг Орос яваад ирсэн. Оросоос очиод энэ сонгон дээр наадаг ийм хөөрхөн шинэ жилийн ёолкны юмнуудыг аваад ирсэн. Ирэх жишээтэй. Би бол гадшаа явахаараа зэрэг тэр шопинг хийж дэлгүүр хоршоогоор палаж говдос утал мэдлаасаа илүүтэй шинэ жилд өгөөд иргээд зэрэг одоо шинэ жилийн ямар чимэглэл гарсан байна. За цагаан сар болоод ирэх юм бол за энэ жил чи хулган жил хятадд чинь нөгөө хулган жилийг тэмдэг хулганы янз янзын юмнууд байдаг учраас тэр болгоныг авчирж бас цагаан сараар ч юм гэрээч юм шүү дээ би чинь бас Бидний бас нэг ирсэн зорилго бол манай Шинэ Улаанбаатар нэвтрүүлэг ингээд агаар хүрсний бохирдуулгүй ийм Улаанбаатарыг бий болгох нь айл бүрийн, хороо бүрийн, дүүрэг бүрийн ингээд өөрчлөлтөөс эхэлнэ гэж үзээд энэ үүднээсээ бид нар дүүрэгт одоо ямар ажил хийгдэж байна агаарын бохирлыг бууруулахаар тий айл үүрэх бүр бас үлгэр жишээ яаж амьдарч байна гэдэг нэвтрүүлгээр ингэж хүрхийг зорддог. Тэгэхээр яг 31-ний энэ орой бол ийм сайхан гэр бүлд ингээд яг таарад ингэж гой зочилж ирж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд эко өрх болсон. Тэгэхээр мод тарснаас гадна одоо энэ хүү манай самтанд авч идэх маань бол ямар ч одоо агаар хүрсээ бохирдолгүй ийм айл байгаа. Тэгээд энэ талаараа бас хуваалцвал. Тэгэхээр манайх бол эхлээд байшингаа барихдаа биш одоо сан техникийн мэрэгжлийн хүн юм шүү дээ. Тэгээд сан техникийн мэрэгжлийн хүн чинь бол одоо нэг их өндөр мэдрэмж байдаг. Тэрний үхээр зэрэг гоё байшин байна, сайхан амьдрна гэвэл нэгдүгээрт бол халаалттай байх хэрэгтэй, хоёрдугаар цэвэр бохир устай байх хэрэгтэй, гуравдугаар халуун устай байх хэрэгтэй. За энэ юуг л биелүүлчихвэл за тэг сахилгаан мэдээж ойлгомжтой. Биелүүлчих юм бол одоо хамгийн сайхан амьдралаа гэсэн үг. Тэгээд энэ 2019 онд бол одоо төрөлсгөөс сайхан арга хэмжээнүүдийг авч одоо нийслэлийн агаарын бохирдлууд их багаслаа. Манайх бол бас нэг онцлогтой. Энэ 9 жил бит хоёр чинь одоо уурын зуух галсан юм шүү дээ. За манайх бол эхлээд бид нар байшингаа барихтаа бол нам даралтын зуухаар халаахаар хийсэн байхгүй юу. За мэрэгжлийн хүний хувьд тэр үед л тийм л болцоо байлаа. За нам даралтын зуух гэдэг нь болохоор цахилгаан энтер хэрэглэхгүйгээр нүүрсийг одоо их хэмжээгээр түлээл тэгэл халах хэрэгтэй. Тэгэхээр тэр нүүрсээр одоо ингэж түлж хална гэдэг маань явсаар байгаад одоо энэ орчин үеийн шаардлагад бол асар хэмжээний утаа туртаг тарьж чинь гээд ингэ байж итэл энэ Япон улсаас 100 жилийн одоохондоо түүхтэй Райни гэж компани байдаг гинэ. Тэр компаниас Газком гэдэг компани байгуулад тэгээд тэр юуг оруулж ирэхгүй юу? Газын халаалтыг. Тэгээд тэр газын халаалт нь өөрөө нэг жижиг зуухтай. За та бүхэнд харуулхад энэ бол ухаандаа газууд нь энэ байж байна. Тэгээд тэднийх бол юу гэхээр зэрэг миний ингээл газ дуусахаар зэрэг шууд газ авчирч ирэл өгсөрчин. Би газынхаа үнийг тэдний төлнө. Энэ зуух маань ингээ ажиллана. Одоо ингээ та бүхэнд ямар зуух байгааг харуулъя. За энэ бол тэр Райни гэдэг одоо Япон улсын одоо 100 жилийн түүхтэй газын зуух нь. Энэ чинь хэрвээ нам даралтын зуух бол одоо гадаа байгаа том юмар халж исэн хэрэг шүү дээ. Одоо энэ үнтэй ингээ залгаад энийг зөвхөн газаар ажиллана. Асар их ухаалаг, хэмнэлттэй, цаг агаар их өдрүүл их хэмжээний газ хэрэглэнэ. Цаг агаар одоо хондоо дулаахан болвол баг хэрэглэнэ. Тэгээд ийм одоо системээр ажилладаг хүн яахгүй ойртохч. Одоо ингээл газаал залгаад байна. Энэ өөрөө ажиллаад байна. Тэгээ эко гэрүүл болсон. Энэний хүчинд одоо бас эко гэрүүл бас нэмэр болсон шүү дээ. Яг л манайх утаагүй байл. Тэгэхээр утаагүй Улаанбаатарт бол холтгой гэвэл газ хэргэлцгээе. Тийм учраас агаарыг ч бохирдуулахгүй, мод тарьдаг учраас хөрсийг ч бохирдуулахгүй. Ингээд одоо өөрийнхөө төлөө л ажиллаад байсан юм шүү дээ бид чинь. Гисэн чинь нийслэл биднийг үнэлээд одоо эко айл болгосон. Тийм учраас нийслэлийнхаа удирдлах нийслэлийн одоо энэ захирагчийн ажлын албаны дарга хан төмөргойд манай хорооныхондоо дүүргийнхандаа шинэ онны асар том мэндийг хүргэж их баярлалаа. Бид нь өөрснийхөө төлөө хөдөлмөрлсөөр байтал эко айл болгосон явдал гэж хэлмээр байна.
Тэгэхээр айл болгон л яг ингэж өөрсдийнхөө төлөө те бид нар бол нийтийн эзэмшлийн гудамж талбай бол нэлийн одоо ногоо болж байгаа. Тэгэхээр нийслэлийн ногоон болгоё гэвэл одоо айл бүр хашаандаа сайхан ийм ногоон байвал нийслэл бол удахгүй юм ногоон хот болох одоо ойрхон байна те. Тэгэхээр энэ үлгэр жишээг л олон хүмүүст хүргэе те. Энэ одоо хүмүүс яаж ингэж сайхан одоо мод тариад гой ногоон орчин бий болгоод байгаа. Яаж амьдралынхаа төлөө өөрсдийнхөө амьдрах орчноо сайжруулахар хөдөлмөрлж байгаа гэдгийг харуулахыг нэвтрүүлэг маань зорж байгаа. Гэр нь бас тэр чигээр их сайхан ногоон юм байна. Тэгэхээр хичнээн төрлийн юм ургамал тарьж байгаа юм. Одоо энэ дөр бол нэг 10 төрлийн юм байгаа. Тэгээ бид нар болохоор зэрэг гадаа мод сод тариал ингээд ирэхээр чи хүн юм л таримаар санагдал хаана л нэг аятайхан гоё юм харагдана. Тэр болгоныг л таримаар санагдал авчир тариад идэв шүү дээ. Тэгээд идэж байгаа жимснийхаа алим мандрины үрийн зүгээр идчихад тэгээд шорон руу ингээд ганц нэгээр навьчаа. Хайж чад юмны үрийг хайж чадгаа байждаг байхгүй. Тэгээд аваачаа шороо руу хийч. Тэгээд нөгөөх нь ургаад гараад ирэхээр зэрэг нөгөөхийгээ дахиад ургуулаад ингээд нэмэл нэмэл ургаад байдгийн. Тэгээ одоо сүүлийн үед бол тэр мандрины яасан тэнд одоо ургаж эхэлж байна. Тэгээд өөрсдөө л ингээд сонирхолтой болчихсон юм да ер нь. Яг танаа гэрт орж ирэхээр ингээд аюу сайхан үнэртэй байсан байхгүй юу. Тэгэхээр энэ мандрины мод, лимоны мод. Мандрин, лимоны мод ингээд томроод ирэхээр тэгж үнэртдэг юм билээ. Уг нь бол яг мэрэгжлийн хүмүүс бол нэг юм өндөр ургуулдаг байхаа. Тэхийн бол мандрин энэ өөрөө гардаг гэж байгаа. Бид хоёр бол тэр мандрин энэ гаргах сонирхолгүй гоё л өндрөл их л гоё л бол ургуулах гээд ингээд идэг. Тэр бол мэрэгжлийн талын бас нэг жоохон алдаа байж магадгүй л тий. Жоохон ингээд яг үеэр нь тайраад ингээд асраад ах юм бол яг мандрин алим тэр бүгд гардаг гэж хэлдэг юм билээ. Гарцсан ч байдаг юм билээ. Тэгээ ийм ногоо гэртээ ийм ургамал тарьдаг маш их олон улсууд байдаг юм билээ. Би бол телевизээр харж ирсэн. Саяхан бит хоёр бол тэр нэг дүүргээс бид нарын нэрийг өгөөд тэгээд энэ Швейцарын хөгжлийн агентлагийн юунаас зориулсан ногоон юу лээ. Тэгээ нэг тийм ногоо тарьдаг тийм хүмүүс очдог нэг тийм байдаг юм билээ. Тэгээ тэнд сургалтанд суусан. Гэхдээ тэр сургалтанд суусан ямар хэрэгтэй юм бэ? Манайхан бол тэр дүүрэг мүрэгт хилээд хүмүүсээ ингээд тэр ээлж ирэн тэр сургалтанд суулгаж явах юм бол хүмүүс бас ногоо тарих тийм юугаа боломжоо олоод авчих юм байлээ. Манайх чинь заримдаа ингээд 100 болоод 6 сар мар чинь нэг хорхоо гараал ингээд энэ ургамлуудын цэцгийг идчихдэг байхгүй юу? Тэгээ энийг одоо яаж устгана яанаг айгаад байдагсан. Сая сургалтанд суугаад бид тэр маш их юм ойлгосон шүү дээ. Тэр бол айгүй гоё. Монгол ногоочд гэсэн фэйсбુક таяг байдаг гэсэн. Тэр лөө ороод үзэх юм бол манай залуучууд ер нь зөвхөн гэрт хашаандаач яг гэртээ сайхан ургамал тариадах юм бол тэндээс их зөвлөгөө авч болохоор юм билээ. Тэгэхээр цэцэг бас тарьдаг байсан гэдээ ярьжсэн. Цэцэг бол маш их тарьдаг байсан юм. Аюу гой цэцгнүүд харахаараа л авчираа тавиад. Тэгээд тэр чинь бас нэг аллергийн талын манай нөхөр аллергитэй болчоод тэгээ одоо би энэ цэцгнээс чинь аллерги авах худлаа яриад байгаа л ягдсан. Сүүлдээр болохоо байгаад нэгээр нь гаргаад тавьсан. Үнэхээр миний авчирсан цэцгнүүдээс манай хүн аллерги аваад ирсэн байлээ. Тий бас тийм байд юм билээ. Тэгэхээр одоо бол яг юм навчит ургамал. Тий одоо голдуу навчит ургамал, ногоон ургамал ийм тэгэл одоо тарьчгаараа за яах нүгэл нөхрийгээ ажиглаад битгий л аллерги аваасаа би одоо энийг нэг ургуулчих юмсан даа л гэж бодоод идэгэн шүү дээ. Тэгэхээр бидний одоо яг энэ ууж байгаа чицэрган бол хашаанда тарьж ургуулсан чицэрганыг сайхан ингээ миксер дээр цай ингээ уулгаж जैन. Тэгэхээр хідэн жимсний модтой хэр их одоо ургацаа авч байна. Чацраг нь бол манайхаа 10 чацрагын модтой. Тэгээд энэ био ялцмаг гэдэг манай энэ доор байгаа тэр газраас бид нар анх одоо 10 шиг чацрагны мод авчираад тэгээд тэрийгэ тариад тэгээд тэрнээс хойш одоо маш их жим 70-80 килог авдаг шүү дээ манайх чинь. Тийм тэгээд бид хоёр бас яхаа мэрэгжлийн улсууд биш учраас дээрээс нь тайраад танаад тэгээд бас гоё ургуулж бас чадахгүй л байх шиг байгаа. Ер нь тэгтээ одоо суралцж байна. Тэгээд тэн дээрээс яхаар бүр их өндөр ургасан чацрагнаа бид тэр чинь барилгын 2-3 шат тавьж байгаа дээр нь сууж байгаа төвдгий шүү дээ. Тийм тэгээд чацрагнаа түүгээд тэргээрээ юу яачин ингээд соко хийгээд уучин нэг хүлэмжтэй тэрүүндээ помидор өгөрцөгээ тарчин. Тэгээ энэ хүн урдаа бол төмөс байцаа сонгон луун гэсэн тийм юмнуудаа тарчин. Тэгээ үхрийнүүдээ бол 50-60 хил үхрийнүүд авчин бас. Үхрийнүүд 10 үхрийн модтой. Одоо тэгээ зарим нь бол 10 жилийн дараа жоохон хөгшрөх тал руугаа тэрийг зарим нь бол өрслөөл тэр модноос өрслүүлээ суулгаад тариад байгаа одоо бас. Аха.
Тэгэхээр хүмүүс ингээл ярьдагчтай ингээл яаж иж байгаа л орон сууцнд орчих юмсан гээл ярьдаг. Яг өөрөө яг амьдарч байгаа одоо газрынхаа үн цэнийг ингэж өсгөж ийм сайхан үр өгөөж авч ингэж гоё амьдрах боломж байна гэдгийг төдийлөн бас анзаарч харахгүй байгаа юм болов уу гэж ингээд бодогддог. Тэгээд энэ тал дээр та бас юу гэж бодож явдаг вэ? Тэгэхээр энэ улсууд бол өөрсдөө хийх болгон шүү дээ. Модыг заавал нэг өндөр үнэтэй мод гэх юм байхгүй. Одоо энэ суулгац янз бүрийн тарьж байгаа энэ нөхцөлд бол хүмүүс өөрсдөө өөрийн. Тэгээд одоо орон сууц гэснээс илүү одоо энэ сайхан залуучууд бол 007 газараа авчгаад тэгээд тэрийг ингээд яваад тэр байранд өгдөг цахилгаан юуны байрны мөнгө чинь сарын 200 мянган төгрөг өгөөд байгаа юм чинь тэрийнхаа 50-60 мянган төгрөгийг гашаандаа зориулаад мод тариад ингээд авах юм бол аюу гоё хөдөлмөр ажилтай гараад сайхан эрүүл агаарт өөрсдөө гашаангаа тогтчуулаад модоод арчин хотынхаа агаар усыг сайхан цэвэрхэн байлгана. Тийм учраас ер нь тэгэл өөрийн гэсэн 007 газар аваад ингээл мод тариул сайхандаа л гэж бодож байна. Тэгэж одоо мод тарь сайхан амьдраасай л гэж хүсэж байна да. Тэнд бол болохгүй юм гэж өрөөсөө байх. Тэгэхээр таны хувьд Миний хувьд бол яг би нэг хэд юм дуртай хүн байгаа юм. Хамгийн нэгдүгээр юу гэхээр зэрэг цас орохоор цасаа цэвэрлэхийг дуртай. За цас цэвэрлэнэ гэдэг чинь бол нэгдүгээр эрүүл агаарт байдаг. Цас бол ямар ч ухаанд шороо тоос манардаггүй. Хоёрдугаарт хөдөлгөөн одоо их хийдэг байхгүй юу? Цас цэвэрлж байгаа хүн чинь маш одоо цэвэр агаараар амьсгалдаг. За дараа нь юу гэхээр зэрэг одоо би чинь нөгөө зундаа зүлэг ногоо модон дундуура яваад тэгээд тэрнийг арчлах их дуртай. Үргэлжил одоо дээр үеийн бидний үеэр бол нэг мичир үе юм уу хаашаа одоо тэгэл нөгөө модол одоо юу болж ийн вэ хараад үзээд. За ийм учраас бол ухаандаа бидний шиг насны улсуудад хөдөлгөөний ухаандаа хомсдолд орохоос одоо энэ хашаанд амьдрын гэдэг чинь бол маш их сэргийлдэг ийм хэрэг. За дараа нь юу гэхээр зэрэг бас бид нар энэ Газком гэдгийн одоо энэ газар халаадаг халаалтыг тавьчлаа гэхтэл ухаандаа төр засгийн дэмжлэг бол бидэнд тэгэл хүрээд ирдэг юм байна гэдгийг мэдчихэж байгаа. Ухаандаа сая энэ 19 онд одоо энэ Оросын холбооны улсад манай ерөнхий сайд яваад Монгол дундуур одоо газ тавихаар болчихлоо шүү дээ. Тэгэхээр би бол урьдчилан харсан байна гэж өөрийгөө төсөөлөд байгаа. Юу гэхээр зэрэг Оросын холбооны улсаас хэрвээ газ хятад руу ингээд Монгол дундуур тавьчих юм бол миний энэ Газкомын халаалт бол аюу хямдрах нэ. Тэгэхээр би бас одоо их азтай байх нь гэж төсөөлөд байна шүү дээ. Ийм ичлэнгээр. Тэгээд одоо энэ ард түмнийхээ төлөө арга хэмжээ авж байгаа төр засагтааж ухаандаа Монгол улсын хил дээр ажилласан хилчний хувьд ч гэсэн тэтгэр бензиндээ гарсан хилчид маань мөн л мод тариад хашаа хороондоо сайхан амьдраасай гэж одоо хүсмээр байна да. За тэгэхээр шинэ Улаанбаатар нэвтрүүлгийнхаа шинэ жилийн энэ дугаарт ийм сайхан гэр бүлэнд зочилж ийм сайхан яриа одоо дэлгэсэнд маш их баяртай байна. Тэгээд та түрүү ярьжсэн тийм одоо маш олон жил хил дээр ажилласан. Тэгэхээр одоо хилийн цэргийнхэн одоо хамт ажиллаж исэн хүмүүс за мөн хил дээр одоо биднийг бас үзэж байгаа цэргүүд бас байгаах гэж бодож байна. За мөн одоо бидний ярианаас санаа аваад үнэхээр ингээд сайхан шинэ ондоо одоо хашаа хороогоо өөрчлөе, амьдралын хэмээгээ өөрчлөе гэж бодож байгаа Улаанбаатарын олон мянган бас иргэн байгаах гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа төгсгөл сайхан мэдчилгээ дэвшүүлэх баха. За тэгээд одоо нийт телевиз үзэж байгаа Монголын ард түмэндээ энэ шинээр ирж байгаа 2020 он маш одоо гоё жил болох болтугай. Маш сайхан амьдралаа өөдөн татаж бид одоо амьдрах болтугай. Нийслэлийн маань одоо утаавнаар одоо бүр улам арилж одоо хүн бүхэн сайн сайхан амьдрах болтугай гэж шинэ онны мэнд хүргье та бүхэндээ. За би ингэж бодож байна. Юу одоо энэ шинэ он гарлаа. Энэ шинэ онд манайх шиг юм эко айл олон гарч бүх хүмүүс олон хүмүүс гэртээ мод тарьж эрүүл сарвал сайхан амьдраасай гэж бодож байна. Тэр бүхэндийг баяр хүргэж байна. За тэгэхээр маш сайхан өрөөлөнд бидний хувьд ч гэсэн шинэ Улаанбаатар нэвтрүүлгийн маань зорилго бол яг л ийм одоо сайхан гэр бүлүүд олон байгаасай амьдрах орчноо ингэж сайхан хамтдаа бий болгож өөрчлөөсөө гэж хүсэж байгаа. Тэгэхээр үүн дээр тухайн одоо гэр бүлүүд хэрхэн одоо хөдөлмөрлөж байна гэдгийг та бүхэндээ бид хүрхийг зордгоо. Тэгэхээр шинэ Улаанбаатар нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр эх онд шинэ дугаараараа иргэн уулзнаа.
нийт телевиз үзэгчид Монголын ард түмэндээ шинэ онны мэнд хүргье. Yesterday, now's the time for us to say Happy New Year, Happy New Year. May we all have a vision now and then of a world where every neighbor is a friend. Happy New Year, Happy New Year. May we all Тайзан дээр өөртөө ихтэй байхын тулд эрүүл зөв аргаар жингээ ирж гоо сайхандаа анхаарах шаардлагатай болдог. Тийм учраас миний амьдралын зөв хэрэглээ